Цаана уу залгамж төвийн үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай энэ цугаар дамжуулаад Солонгосын ихтэй сургуулиудын мэдээлэл болон Солонгос сурахтай холбоотой үнэн зөв мэдээллүүдийг бас Солонгостой холбоотой сонирхолтой мэдээллүүдийг орохоор бэлтгэгдсэн байна. За өнөөдөр хамгийн ихний дугаараараа би та нартай Солонгосын ихтэй сургуулиуд болон K-pop бус жүжигчин алдаартнуудын холбогдлолтой байдлуудыг тайлбарлах чинь. Ерөнхийдөө бол K-pop-ийн айдлууд болон жүжигчид Солонгос айлаа сургуулийг төгссөн байт юм болоо. За Солонгосын ихтэй сургуулиудын ганц хоёр мэдээллийг бас хүргэе гэж бодлоо. За хамгийн эхлээд бол Солонгост Sky буюу энэ том гурван сургууль байгаа те. Сөүлийн их сургууль, Кореа их сургууль, за Yonsei их сургууль. За энэ гурвын сургуулийн нэрний эхний үсгээр энэ Sky гэсэн энэ нэр бол бүтдсэн байлээ шүү. Бас сонирхолтой ах болоо гэж бодоод оруулж байна. За ерөнхийдөө Солонгосын айдлууд, за жүжигчид энэ төр бол их сургуульд сурах бол цаг зав бол аль байдаггүй те. Тэрийг бол хүн болгоо мэдж байгаа. Гэхдээ хэрвээ их сургуульд сураад төгсөж чадах юм бол тэдгээр хүмүүсийн нэр карьерийн хувьд бол маш том аргатай болж өгд юм байна л да. Илүү нөгөө нэг тийм имижтэндээ ухаалаг, боловсралтай гэсэн имиж нэмэгддэг учраас тэрийг дагаад бол алдаартнууд бол нэлийн их сургуулиуд сурах сонирхол өндөртэй байд юм байна. Би бас та нартай сургуулийн нэртэй хамт хэлж өгье. За хамгийн бидний мэдгээр алдартай Сөүлийн их сургууль байгаад байгаа шүү дээ. Seoul National University. За Сөүлдээд болохоор бидний сайн мэдэх Ким Тэй гэж жүжигчин сурдаг гэсэн юм байна. За дээрэс нь жүжигчин бас И Sang-юн гэж жүжигчин сурдаг байсан юм байна. За тэгэхээр энэ хоёр бол ялангуяа Ким Тэй бол нэлээд ийм Солонгост бол их алдартай хүн шүү дээ, тий. Тэгэнгүүт бас сурсан сургууль нь ийм болохоор нэр хүнд бас дагаад өндөр байдаг болов уу гэж таамаглаж байна. За харин дараагийн Кореа их сургуульд сурж исэн жүжигчин болохоор Ким Хэ-сүү гэж жүжигчин байд юм байна. За дээрэс нь Юн Дожун тий. За би энэ хамтлагийг сайн мэдгүй болохоор за энэ хамтлагийн хүн бол элсэж орж исэн гэдэг бол мэдээлэл байна. Гэтэ төгссөн үгүйгээр бол мэдэхгүй байна. За дараа нь болохоор алдартай Yonsei их сургуульд болохоор EXO-гийн Сүү сурдаг байсан юм байна. За магистрийн хөтөлбөрт нь бол хамрагдсан гэсэн мэдээлэл бол байна. За дээрэс нь жүжигчин Чон Уу-сон гэдэг жүжигчин бас энэ сургуульд сурсан байсан байна. За алдартай Кёнгын их сургууль байгаа. Ерөнхийдөө бас аялал жуулчлал, спорт чиглэлдээ, за хувцас дизайны чиглэлдээ ч гэдэг юм уу Кёнгын их сургууль бас энэ хавьд ажгүй алдартай. За тэр сургууль болохоор BTS-ийн Jin сурдаг байсан юм байна. За бас BTS-ийн RM. За тэр бол магистрийн хөтөлбөрт нь бол Cyber University буюу онлайнаар ерөнхийдөө магистрийн хөтөлбөрөөр бол хамгаалж исэн юм байна. За бас TVXO-гийн болохоор Чангмин сурдаг байсан юм байна. EXO-гийн Чаньол бас сурж исэн юм байна. За эдгээр нь бол ихэвчлэн нөгөө онлайнаар буюу cyber хөтөлбөрт нь хамрагдаад сурж төгсөж исэн хүмүүс байд юм байна. За Конгу гэдээ бас нэг алдартай сургууль байгаа тий. Кондейбгу гэх метрон дээр ярьж байгаа үстэй тий. За тэр Конгугийн сургуулийн чинь болохоор BTS-ийн Jungkook бас сурж төгсөж байсан юм байна. За жүжигчин Lee Min-woo бас энэ сургуульд сурсан байх нь байна. За Highlight-ийн Юсоп гинэ. За энэ хүн бас сурж исэн юм байна. За дараагийн сургууль нь болохоор энэ Тунгук Дяакуд бол нэлээд олон бас алдаартнууд сурдаг байсан юм байна. За харах юм бол Girls' Generation-ийн Юна бас Соён хоёр сурдаг байсан байна. За T-Ara-гийн Jiyeon бас сурдаг байсан юм байна. За жүжигчдээс болохоор Кунгю гэдэг жүжигчин. За тэгээ Пак Буён хоёр бол энэ сургуульд сурж төгссөн байд юм байна. За харин Ханьян дээр болохоор харцгаая. Ханьян гэдэг бол инженерийн чиглэл, барилгын чиглэл дээр бол нэлээд том сургууль байгаа тий. За энэ сургууль дээр болохоор EXO-гийн DO, за тэгээ Пак Хёнгшиг гэдээ бас нэг хамтлагийн гишүүн юм шиг байна. За тэгээ жүжигчин Ким Гоин, за тэгээд И Бён Хон, манай алдарт И Бён Хон энэ төр бол энэ сургуулийг төгссөн байд юм байна шүү. За тэгээ энэ Korea National University of Arts буюу Солонгосын энэ Сөүлийн сургуулийн урлагийн сургууль гэдэг ингээд тусдаа юм сургууль байдаг аахгүй. За энэ сургуулийг болохоор IU буюу дуучин IU. За IU бол бүр төгссөн биш яг сурж ирсэн гэдэг бол мэдээлэл бол байд юм байна. За тэгээд жүжигчин Пак Бугом кино урлагийн ангийг бол энэ Сөүлийн National University of Arts-ыг бол төгссөн юм байна шүү. За урлагийн 10 жилийн буюу ахлах сургууль гэж байд юм байна. Дунд болон ахлах сургуулийн төвчний мэдлэг олгодог. Тэ Сөүл Куньон Есү Кудан Акю гэж сургууль байд юм байна л да. За англиар бол School of Performing Arts Seoul гэж сургууль байд юм байна. За энэ 10 жилийн сургууль гэсэн үг. За энэ сургуульд болохоор нэлээд олон алдартай бас сурж исэн юм байна. За Ivy хамтлагийн Чангвон Ён гэдэг дуучин сурсан байна. TWICE-ийн
GB гинүү. За энэ хүн сурсан гэж байна. За Red Velvet-ийн Joey сурсан байна. За BTS-ийн Jungkook энэ сургуулаа төгссөн юм байна 10 жилдээ. За тэгээд ENHYPEN гээд хамтлагийн болтой Songhun гээд дуучин бас төгссөн байт юм байна. За тэгээд эдгээр одоо дуучид бас их зарим нэг нь жишээлбэл одоо сургуулаасаа нэр хүндтэй одоо хүнж гэдэг юм уу. За одоо оны шилдэг залуу энэ гэсэн чангалуудыг авч ирсэн бас хүмүүс бас байдаг байх нэ. За дээрэс нь их сургуулийн хувьд болохоор юм айдлуудыг сургуульдаа сургаснаар бас гадны зах зээл нөгөө маркетинг дээр нь аягүй тус нэмэр болдог гинэ. За манай сургуульд энэ одоо алдартай сурж байгаа шүү гэхэд тэр алдартных нь фэн нь бол сургуульд нь одоо явж сурч гэдэг юм уу тэгээд бас уус таамнсан одоо маркетингийг бас нэлээд том нөлөө бүхий зүйл байд юм байна. Тэгэхээр одоо Солонгосын том алдартнууд бас их сургууль сурсан байх юм бол тэр хинээрээ карьер нь бас өндөр, дээрэс нь одоо хүмүүсийн дунд бол илүү ухаантай, боловсралтай гэсэн хандлага их байдаг учраас их сургуульд сурдаг. За дээрэс нь яг эдгээр чинь маш завгүй хөтөлбөртэй учраас хөвчлээ биеэр очиж сурахаасаа илүү онлайн хөтөлбөрт нь их сурж төгссөн тохиолдлууд бол байна. За магистрт нь бас төгсөж сурсан тохиолдлууд байна. Тэгээд нөгөө жүжигчин, дуучин гэдгээсээ гадна дахиад өөр давхар мэрэгчлэлтэй болох зорилготой аяллууд бол бас нэлээд сурдаг байгаа нь. За тэгээд ихэнх нь ер нь хараад байхад дандаа л урлагтайгаа холбоотой мэрэгжлэр бол сурсан байдаг. За гэхдээ бол бас энэ дээр дурддаггүй Чунган гэдэг сургууль байгаа тий. Чунган их сургуульд бол нэлээд олон бас алдартнууд бол сурж байсан, эсэж орж исэн гэдэг мэдээлэлүүд бол ер нь байлээ. Тэгэхээр Чунган сургууль бол угаасаа Солонгостой кино урлагийн олон том одуудыг төгсгсөн гэдгээр бол алдартай сургууль байдгаа гэсэн үг. За тэгээд өнөөдрийн бичлэгийг маань үзсэн та нартай баярлалаа. Дараа уулзъя.